залуусаа. За арилжаа хийж сурахаар манай community-д одоо орж ирсэн танд баяр хүргэе. Мөн тавтай морил. За бид Forex арилжаа дундаа тэр дундаа бид нар Forex арилжаа, за хувьцааны арилжаа, бонд тийм ээ, бондод хөрөнгө оруулах, хувьцаанд хөрөнгө оруулах, хувьцаа зүгээр авч зарж арилжах тийм ээ, богино хэмжээнд янз бүрийн байдлаар бид нар арилжаанд оролцдог. Гэвч энэ бүх арилжаа бүгд мэдээж ханшийн хөдөлгөөн буюу чарт дээр бид нар фундаментал болон техник шинжилгээ хийж бид ханшийн хөдөлгөөнийг олдог байгаа тийм ээ. За тэгэхээр энэ community дотор 3 одоо үе дараатай хичээлүүд орсон байгаа. Эхнийх нь анхан шатны хичээл буюу та яг юу хийх гэж байгаа юм бэ? Ямар салбар дээр ажиллах гэж байгаа юм бэ тийм ээ? Яг энэ ойлголтыг өгөх хичээл. За дунд шатны хичээл дээр болохоор intermediate level гэж байгаа. Тэнд болохоор Japanese candlestick буюу лам багны онолыг арилжаанд хэрхэн ашиглах вэ гэсэн хичээл байгаа. За лаг уншиж мэдхгүйгээр, лаг танихгүйгээр арилжаа хийх ямар ч боломжгүй. Лаг гэдэг бол өөрөө чартын одоо чарт дээр явж байгаа ханшийн хөдөлгөөнийг илэрхийлдэг одоо тэр илэрхийлэмж нь байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө арилжааны цагаан толгой гэж авдаг. За тэгэхээр энэ хичээл бол 2 дугаар хэсэгт байгаа. За 3 дугаар хэсэгт нь бол CNX стратеги буюу манай Access Club-ийн залуусын гаргасан техник шинжилгээний аргачлал байгаа. За энэ аргачлал гараад одоо нэлээд хугацаа өнгөрсөн байна. 4-5 жил болчих. За тэгээд энэ хугацаанд бид нар оюуны өмчийн Монголын оюуны өмчийн газраар баталгаажуулаад гэрчлэгийг авсан байдаг. Монголд ганц гэрчлэгийг авсан газар энэ техник шинжилгээний аргачлаараа. За 2022 оны Монгол улсын оюуны шилдэг бүтээлийн эзэн болсон байгаа. Ийм одоо техник шинжилгээний аргачлал байгаа шүү. За энэ техник шинжилгээний аргачлал бол нэлээд одоо өндөр түвшинд ханшийн хөдөлгөөнийг олдгоор онцлог байдаг. За тэгэхээр Forex арилжаа болон бусад арилжааг хийж сурах гэж байгаа хүн бол эхлээд анхан шатны ойлголтоо авах хэрэгтэй тийм үү? За энэний дараа бид нар ла болон чартаа уншиж сурах хэрэгтэй. За ингээд хамгийн сүүлд нь бид нар ханшийн хөдөлгөөн хаа хүрээд эргэлт буцалт хөдөлгөөнүүдийг уналт төсөлтүүдийг хийх юм бэ гэдгийг бид нар техник шинжилгээний аргаар олдог. Энэ агсан түвшний одоо нэлээд мэрэгжлийн түвшинд одоо арилждаг болох одоо тэр хичээл ингээ байж байгаа. За тэгэхээр ингээ 3 үе шатаар явна гэсэн үг тийм ээ. За энэ 3-ыг ингээ дистраалаар нэлээд сайн нухацтай үзээд тавтаад явцсан байхад бол ер нь арилжаанд нэг энэ тэндээс хүнтнээс асуугаад явахгүй ер нь өөрөө бие даагаад ингээд арилжаагаа хийгээд олох хэвээр одоо мөнгөө олоод ингээд санхүүгээ дэш нь татаад явчих бүрэн боломжтой байдаг шүү залуусаа. За ингээд хэдүүлээ хичээлээ эхлэе. За та яг ямар салбарт ажиллах гэж байгаа юм бэ? Санхүүгийн зах зээл дээр ажиллах гэж байгаа тийм ээ. За энэ дотроо дахиад задраад өөр салбарууд бас энэ санхүүгийн зах зээл багтаад явждаг. За тэрний нэг нь бол энэ бидний одоо арилжаа хийдэг энэ хөрөнгөний зах зээл, валютын зах зээл гэсэн энэ хоёр салбар байгаад байгаа. За мэдээж би энэ бусад салбаруудыг бол тайлбарлах нь зөв баг. Яг гэвэл энийг бид нэр ойлгох ёстой. Ерөнхийдөө бол санхүүгийн зах зээл дээр ажилладаг юм байна. За энэ дотроо бид нар нэг салбарт нь буюу тэр хөрөнгөний зах зээл, валютын зах зээл дээр ажиллах гэдэг шүү дээ, тийм ээ. Тэрийг яаж ажиллахыг сурах гэдэг. За тэгэхээр энэ дээр ингээд тайлбарлахад мөнгөний зах зээл, түүхэн эдийн зах зээл, үүсгэм санхүүгийн хэрэгслийн зах зээл, хөрөнгөний зах зээл, валютын зах зээл, за ингээд хамгийн сүүлд даатгалын зах зээл мэдээж орж ирнэ. За тэгэхээр мөнгөний зах зээл гэж яг юу хэлдэг юм бэ? За энэний тайлбар бол ер нь бол энэ нэг юм богино хугацаатай. Тэгээд одоо 1 жилээс доош гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо баримжаа хугацаа байдаг л да. Энд хамаагүй тэгж олон жилээр ингэж явдаггүй. Одоо 1 жилээс доош одоо ингээд санхүүгийн хэрэгслүүдийг арилждаг. Дээд хугацаа 1 жил гэсэн үг шүү дээ. Тим одоо салбарыг бол мөнгөний зах зээл гэдэг байгаа. Тэр зах зээлийг. Жишээ нь одоо юу гаргадаг ч юм уу тийм ээ. Засгийн газрын бонд байдаг ч юм уу. Эсвэл төв банкны үнд цаас ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо арилжааны Excel байж болно. Хадгаламжийн гэрчилгээ байж болно тийм ээ. Энийг одоо ингээд арилжаанд оруулдаг гэсэн үг. За зорилго нь болохоор байгууллагуудын одоо төр хугацааны хөрөнгө мөнгө хэрэгцээг одоо хангах зорилготой гэсэн үг. Одоо нэг ясандаа барьцаа тавьж зээл авч болно гэсэн үг. Эсвэл одоо бонд гаргаж болно гэсэн үг тийм ээ. IPO хийж болно гэсэн үг. Энэ зорилгоор хийж байгаа үйл ажиллагааг болохоор юу яадаг? Мөнгөний зах зээл гэдэг байгаа. За тэгвэл хөрөнгөний зах зээл гэж яг юу гэлтээ?
За хөрөнгөний зах зээл гэхээр урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгслүүд болон одоо хувьцаа, бонд зэрэг үнэт цаас арилждаг тэр зах зээлийг хэлээд байгаа. Урт хугацаанд одоо 3 жил, 5 жил, 10 жилээр одоо бондууд гаргаад тэгээд бондыг худалдаж аваад одоо бид нэр худалдаж авах нь шүү дээ. За тэгээд ашиг бол тодорхой байдаг. Одоо хэрэгтэй ер нь бол нэг бонд авахд бол нэг 20% ашигтай ч гэдэг юм уу тий. За ер нь 30 их ховрдоо. За ийм ашигтайгаар хөрөнгө оруулаад тэгээд ер нь бол хамгийн найдвартай бонд бол засгийн газрын бонд байдаг. За ер нь бол яг нэлээд том үйл ажиллагаанд тогтворчсон компаниуд ч гэсэн найдвартай байдаг л да. Гэхдээ энэ дээр бол маш анхааралтай одоо болгоомжтой энэ юунд зах зээлийн арилжаанд оролцох хэрэгтэй байдаг. За энэ хөрөнгөний зах зээл дээр ингээ бонд гаргаад байгаа энэ компаниудын зорилго нь болохоор нэг хөрөнгө босгоод тэгээ хөрөнгө оруулагчид одоо бид нэг ингээ хөрөнгө оруулж бондоос авсан бол тэднэрт одоо ногдол ашиг хүртэх тэгээд компани ашигтай ажиллаад хөрөнгө өсөж явах юм бол тэрнээс бас хөрөнгө хүртэх тийм ээ ашиг олох гэсэн ийм зорилготой энэ хөрөнгөний зах зээлийн одоо үйл ажиллагаа явдаг байна. За энэ дараа бол мэдээж энд хувьцаа орно, бонд орно гэдэг ингээд сал аяа штэ тэр чинь дотроо тийм ээ. Тэгэхээр хувьцааны арилжаа гэж юу нэг юу хэлээд байгаа юм бэ? Компани мэдээж тодорхой хэсгээ хувьцаа болгож гаргадаг тийм ээ. Бүх ингээд 100% гаргачихгүй шүү дээ. Одоо жишээлбэл 10% ч юм уу 20%, 50% ингээд хувьцаа хэлбэрээр хөрөнгөний биржээр гаргацдаг. За тэгэнгүүт тэрийг бид нар худалдаж аваад за тэгээд тэндээсээ компани ашигтай ажиллавал бид нар ногдол ашиг хүртэнэ. Алдагдaltaй ажиллах юм бол одоо компани банкрофта дампуурлаа зарлаад тэгээд үндсэн хөрөнгөө зарж борлуулж одоо хувьцаа худалдаж авсан хүмүүсийн хохирлыг барагдуулах гэсэн ийм журмаар явдаг. За ер нь бол хувьцаа одоо гаргаж 10% хувьцаа гаргалаа гэж компани 10% одоо жишээлбэл ингээд хувьцаа гаргачлаа гэж одоо 10,000 шиг хувьцаа тийм үү. За энэс мэдээж 1%-аас 10%-аас дээш одоо тухайн хувьцаа худалдаж авч байгаа тоо ширхгээс шалтгаалжтай хүмүүсийн хичнээн хүн хувьцаа авч оролцож байгаа юм тий. Дээдлэн хэдэн ширхгийг худалдаж авч байгаа. Тэдээс дээш одоо хувийн хувьцаа манай хувьцааг худалдаж авах юм бол та өөрөө одоо тууцд орно ч гэдэг юм уу тийм үү. Төлөөлөл удирдах зөвлөлийн одоо гишүүн болно. Ямар нэгэн шийдвэр гаргахад та оролцсноо гэдэг байдлаар явцдаг. Эсвэл одоо маш бага хэмжээний хувьцаа худалдаж авах юм бол бид тэр шийдвэр гаргах төвшөнд одоо тий очихгүй гэсэн. Банк компани ашигтай ажиллаж бид нар ногдол ашиг аваад юм. Ашиггүй ажиллаад дампууруул бид нар үндсэн хөрөнгөний борлуулалтаас одоо хохирлоо анх оруулсан хөрөнгөө аваад гарнаа л гэсэн үг. За тэгэхээр давуу тал сул тал гэж хоёр тал байгаа даа тийм ээ. Давуу тал нь болохоор одоо хувьцаа нь өсөх тусам компани ашигтай ажиллаад хувьцаа өсөх тусам ногдол ашиг хүртэх. Их ашигтай байх тусам бид нэр их ногдол ашиг хүртэнэ гэсэн. За хүрэх чадвар бол нэлээд сайтай байдаг. Жишээлбэл та хөрөнгөний бирж дээр эсвэл энэ платформ дээр хувьцаагаа шууд зараад борлуулчих болно гэсэн үг. Хэрэг хизээ дуртай цагтаа. Энэ бол одоо бонд шиг ингээд хөдөлшгүй байж идэггүй гэсэн үг. Хувьцаа бол. За бонд бол нэг оруулсан бол 1 жилийн хугацаатай хатуу гэрээтэй тэрийг дуустал бол бид нар ингээд мөнгө зарж борлуулж болохгүй гэсэн үг байна шүү дээ. За ер нь бол яг саналын эрх гэдэг нь бол түрүүн хэлсэн нэлээд өндөр хэмжээний одоо хувьцаа худалдаад авчих юм бол мэдээж төлөөлөл удирдах зөвлөлтөд ороо явна гэсэн үг. За сул тал нь юу гэдэг юм бэ гэхээр тухайн компани одоо юу яах ашиггүй одоо муу ажиллах ч гэдэг юм уу дампуурах ч гэдэг юм уу тийм ээ таны хувьцаа одоо үнцний алдах буцаагаад одоо бирж дээр зарыг гэсэн ч одоо анх худалдаж авсан үнээсээ одоо үнэндээ хүрэхгүй байх одоо ийм тохиолдлууд бас байна. За удаан хугацаанд бас хүлээж ашиг хүртдэг. Одоо жишээлбэл бүтэн 1 жил ч байт юм уу. Тэгээд 6 сар тутамд улирал тутамч гэдэг юм уу. Ингээд компани болгоо янз бүр гэдэг юуг ногдол ашиг өгдөг тийм ээ. Хэрвээ 1 жил болоод ногдол ашиг тараана гэтэл одоо тухайн компани 1 жил дотор ашигтай ажиллаж чадаагүй, хөл дээрээ дахин өндийж чадаагүй байх юм бол бид дахин 1 жил хүлээх шаардлагатай болно гэсэн юм санаа. Хэдэн жилээр ч одоо тэр хувьцаагаа хадгалж болно гэсэн үг. Ашиг аван автлаа. За бүр болохгүй юм байна энэ худлаа юм байна гэж үзэх юм бол анхны оруулсан хөрөнгөндөө дүүцүүлээд эсвэл тэрнээс багахан доошож байсан нэг их өндөр алдагдал хүлээлгүйгээр одоо хувьцаагаа зараад гарч болно гэсэн санаа. За бондын тухай бас хэлж гүн зөв байх. Бонд гэж ер нь бол юу гэдэг бусдад ингээд зээл олгож байгаа энэ байдлыг баталгаажуулсан тийм үнд засаг л хэлээд байгаа. Одоо чи зээл олгож чинь гэсэн өгж ин гэсэн үг байхгүй тухайн компанид тийм ээ. Тухайн компани бондоо гаргаад чи тэрэнд
та тэрэнд хөрөнгө оруулаад тэгэхээр компани одоо хүмүүсээс ингээд мөнгө босгоод авчиж чинь гэсэн санаа байхгүй. Эргээд буцаагаад өгөхдөө одоо ашиг яг тэдэн хувийн гэсэн тийм тогтсон хувьтай одоо 5% байдаг юм 10% байдаг юм уу тийм ээ тэгж өгөхийг хэлж байгаа. Засгийн газрын бонд өөрөө маш богино хугацаатай байдаг. Ер нь хувийн одоо компаниудын аж ахуйн нэгжүүдийн бонд бол гол төлөв жоохон өндөр урт хугацаатай байгаад байдаг. За жишээл одоо энэ дэр ингэ бичсэн байна тийм ээ 10 жилийн дараа ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар. За давуу тал нь бол яг тогтмол орлоготой байдаг. Яг нөгөө одоо компани ашигтайч ажилласан, ашиггүйч ажилласан бондынхоо нөгөө нэг анх одоо тохиролцсон хувиа бол тогтмол аваад явна гэсэн үг. Эрсдэл бол байхгүй. Яг тэгэхээр түрүү хэлсэн нөгөө юу яадаг. Засгийн газрын бонд бол ашигтай байдаг. Юу найдвартай байдаг. Зүгээр ер нь компани бонд бол тийм яг засгийн газрын шиг тийм амар юу биш. Одоо баталгаатай биш. Гэхдээ ер нь бол бонд бол маш хувьцаагаа бодвол нөгөө найдвартай одоо бид хөрөнгөө буцааж авах дээр нь одоо тохирсон 5-10-20% ашиг авах гэсэн юм байдаг. За давуу эрх компани дампуурах тохиолдолд мөнгө тэргуун ээлжинд нэхэмжлэх хэрэгтэй байдаг. Тийм ээ? Энд бичсэн байна бид нар. Компани яаж дампуурсан одоо бондор босгосон хөрөнгөө бол буцаан тухайн хүмүүст бол олох юм хуулийн заалт нь байж байгаа. За сул тал нь болохоор хувьцааг бодвол яг хувьцаа чи нэг өсөлт хийх юм бол нэлээд сайн өсөлт гэх тийм ээ. Нэг уналт хийвэл нэлээд уналт хийдэг. Гэтэ бондын хувьд бол яг тогтмол ашигтай гэхдээ тэр нь маш бага. 5-10% хүүч гэдэг юм тий. Одоо тиймэрхүү байдлаар байна. За эзэмшихгүй. Компанид ямар нэгэн хувьцаа эзэмшихгүй, одоо тууцад орохгүй тийм ээ. Ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй. Зүгээр хөрөнгө оруулалаа хүлээгээд байж гэнэ гэсэн үг. За хугацааны хувьд бол анх одоо юу гэж тохирсон, юу гэж заагдсан тэрнгээрэл явна гэсэн үг. Одоо 3 жилийн бонд байлаа гэж бодоход 1 жил болчиход би мөнгө авъя гэж болохгүй наах нь шүү дээ. За ийм байдалтай. За мэдээж бид нар Монгол улсынхаа хөрөнгөний зах зээлийг бас ярихгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр хөрөнгөний бирж бол мэдээж 91 онд бол байгуулагдсан байдаг. За тэгээд тэр үед бол үйл ажиллагаа нэг тийм сүртэй явагдаагүй. Ягаад гэвэл бид нар хувьцаа гэдэг нэг тийм ойлголт сүртэй байгаагүй бид нарт. Яг тухайн үед нэг цэнхэрийн тасалбар гэдэг үгжсэн. Гэтэ тэрийг бид нар юугийн ч ойлгоогүй. Хадгалах нь хадгалаад тэгээд зарах нь зараад тийм ээ. Тэгээд цөөхөн хідэн хүмүүс энэний учрыг мэдчихсэн учраас бусдыгаа ингээд толгойг нэргүүлээд худалдаж аваад багахан мөнгөөр тэгээд одоо энэ нөгөө хувьчлалаар энэ том объектуудыг үйлдвэрээр аж ахуйн газруудыг одоо худалдаж авсан гэсэн үг тийм ээ. Тийм. За тэгэхээр Монгол улсын хөрөнгөний бирж дээр юугаа гаргасан хувьцаагаа гаргасан компаниуд бол нэлээд цөөхөн байдаг. Дэлхийг бодвол тийм ээ бусад дэлхийд яг бусад орнуудыг бодвол маш цөөхөн байдаг. Одоо 168-аас 170 одоо ингээд орж гараад нэг 168-аас 170 компани л одоо хөрөнгөний бирж дээр Mongolian Stock Exchange гэж байж та тийм ээ. Энэ дээр одоо бүртгэлтэй байж идэг гэсэн үг. За тэгээд тэрний хувьцааг нь худалдаж авдаг нэг цөөхөн хэдэн компани байна. Тэгээд ихэнх нь ер нь баг ахгүй дээ. Тэгээд доторх одоо дотоод одоо мэдээлэлтэй улсууд нь авдаг ч юм уу тийм тиймэрхүү байдлаар явж идэг гэсэн үг. За Улаанбаатарын хөрөнгөний бирж гэж бас байгаад байгаа. Монголын хөрөнгөний биржээс гадна. За тэнд бол ерөөсө ганцхан компани бүртгэлтэй байд юм байлээ. За ерөнхийдөө бол энэ хувьцааны тухай ярихад хувьцаа бол бидний бас нэг салшгүй арилжих салшгүй нэг хэсэг тийм ээ. Бид нар Forex улс хоорондын мөнгөнд тэмдэгтийн ханшийн зөрүүн дээр ашиг олно. Тэрийг одоо Forex гэж байгаа тийм ээ. Бид нар тэрийг хийхээс гадна бид нар commodities буюу түүхий, алт, мөнгө, одоо нефт арилжин тийм ээ. Өшөө дээрээс нь бид нар бас хувьцаа арилжих хэрэгтэй. Мэдээж хүн хүний сонирхолтой сонголтоор тий алин ч арилжин гэсэн сонирхолтой энэ сургалтанд сууж иж болно шүү дээ тийм ээ. За тэгэхээр дэлхийд даяараа бол ерөөсөө нэг 53-аас 58 тийм компаниуд 53,000-аас 58,000 одоо компаниуд дэлхийн одоо бүх энэ Хонконгийн бирж, Лондон, Нью-Йорк, одоо Токио, Шанхай бирж гэдэг ингээд хувьцаануудаа гаргасан байдаг. Нэлээ их гэсэн үг. За жишээлх юм бол одоо Нью-Йорк байна, Хонконг байна, эсвэл Nasdaq байна тийм ээ. Тэгээд янз бүрийн энтхийн биржүүд байна гэл ингээд зөндөө олон юунууд байдаг. Биржүүд байдаг. Эдгээр дээр одоо нийтдээ одоо 53-аас 58 мянган компани юу гаргасан байдаг байна. Хувьцаа гаргасан байдаг байна. За дэлхийн биржүүд дээр манай Монголын одоо компаниуд бас хувьцаа гаргасан байдаг.
нэг цөөхөн хитэн компани байдаг юм байлээ судалж үзсэн. Mongolian Mining Corporation гэж байна тийм ээ. Хонконгийн бирж дээр IPO-го хийсэн. За Mongolian Energy гэж бас байна. За South Gobi Resources байна. Erden Resources гэдэг байна. Steppe Gold гэж байна тийм ээ. Одоо Канадын компани байдаг юм байлээ бас алтны олборлолт хийдэг. За Shenandoah Mines гэж байна тийм ээ. Австралийн бас Канада, Австрали аль алин дээр нь энэ хоёр юуг бирж дээр хувьцаа гаргасан байдаг юм билээ. Одоо манай Монголын харамгтай гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Харамгтай орд гэдэг. Тэн дээр бол ажилтдаг тийм Shenandoah Mines гэдэг компани тэднийх бас дэлхийн хөрөнгөний бирж дээр гаргасан байдаг юм билээ. За бас нэг компани байдаг Investcorp гэдэг financial group байдаг юм байна. За энэ бол одоо миний ойлгож байгаагаар бид нарын нэг pocket гэдэг нэг мөнгө төр зээлээд байдаг шүү дээ тий. Тэрмэр байдаг гэдэг. Энэ Investcorp-ийн хамгийн одоо Монголоос одоо Лондонгийн бирж дээр хамгийн анх бүртгэгдсэн тийм групп компани басан байдаг юм байлээ. За цаашдаа бид нэр за ингээд нэг хувьцааны талаар ингээд Монголын тийм ээ хувьцааны систем ямар шүү байдгийг ингээд энэ талаар ингээд тайлбарчлаа. За одоо хэдүүлээ олон улсын одоо валютын системийн хувьсал гэж энийг бид нэр тайлбарлах ёстой. За ерөнхийдөө бол энэ валют бол ямар шүү юугаар явж ирсэн бэ гэхээр системээр явж ирсэн бэ гэхээр бүр ингээд 1877 оны үеэс ахуулаад 1900 одоо оны ихэнх үе хүртэл бол алтан стандартын систем гэдэг ийм системээр явж ирсэн байлээ. За тэгээд энэний дараагаар одоо 20 оноос хойш алтан дивизийн стандартын систем гэдэг рүү ороод тэгээд энэний дараа Bretton Woods-ийн систем рүү ороод тэгээд хамгийн сүүлд хөгж ханшны систем буюу одоо 76 оноос хойш одоо бидний энэ явж байгаа нэг чарт гэдэг тийм ээ. Одоо бид нар ингээд хойштоо үзээд явна. Тэр чартаар одоо илэрхийлэгддэг тэр юу руу орсон юм бэлээ. Одоо график руу орсон юм бэлээ. За одоо бол хөгж ханшны системээр явж байгаа 76 оноос хойш. За ер нь бол Forex-ийн зах зээлийн түүх нь болохоор өөрөө Bretton Woods-ийн систем яг ингээд унсны дараагаар одоо Forex-ийн зах зээл үүссэн гэж үзээд идэг. Ер нь бол арилжааны зах зээл гэсэн үг шүү foreign exchange тийм ээ. За их үедээ их хэмжээний мөнгө хөрөнгөтэй байж арилжаанд ордог байсан. Одоо жишээлбэл маш их хөрөнгөөр одоо жишээлбэл бид ингээд алт худалдааж аваад арилжъя гэж бодъё. Тэгэх юм бол бид нэлээд их хөрөнгөтэй мөнгөтэй хүн байж алт авч тэрийгэ дараагийн одоо ханшаар зарж ээж алтны үн одоо өсөхөд зарж ээж тэр дундаас нэг жоох ашиг болно да тийм ээ. Тэгэхээр хөрөнгө их шаарддаг арилжааны одоо тийм хэрэгсэл байсан гэсэн үг. За тэгэхээр орчин үеийн одоо энэ электроник гэдэг байгаа тийм ээ. Одоо бид нар энэ шууд дижиталаар ингээд арилжаа хийчихэж байгаа онлайнаар холбогдоод. За энэ бол leverage буюу хөшүүрэг гэдэг юмтай болж ирсэн. Тэгжээч одоо энэ арилжааны зах зээлд хувьсгал хийгдсэн байх нь шүү дээ. Тэрнээс өмнө ч бол одоо цөөхөн хэдэн хөрөнгөтэйнүүд нь л одоо энийг хоорондоо ингэж арилж яддаг гэсэн үг. Одоо бол хин дуртай нь $10 хүн ч ороод арилжих бүрэн боломжтой болсон тийм ээ. За Forex-ийн зах зээл дээр юу арилж яддаг юм бэ бид нар ер нь яг явж байгаа гэхээр бид улс хоорондын хамгийн түрүүнд бид нар Forex гэдэг тийм ээ. Foreign exchange гэж байгаа шүү дээ энэ чинь тийм ээ. Тавчилсан нэр нь. За тэгэхээр бид нар зөвхөн валютаас гадна нас бид нар газрын тосыг арилжаж болж байна. Металлуудыг арилжаж болж байна тийм ээ. Зэс одоо алт мөнгө тийм ээ юу байдгийг хувьцаа тэгээ бонд индекс арилжаж болж байна тийм ээ. Индекс бол маш одоо гоё арилжаа болдог. За түүхийн идүүд арилжаж болж байна. Эсвэл одоо бид нар coin арилжаж болж байна тийм ээ. Ингээд Forex-ийн зах зээл дээр одоо арилжаалагдж байгаа валютын хослууд нь өөрөө дотроо бас ингээд хоёр хуваагдаад явцдаг. Одоо major, minors гэсэн. За exotic бол байна. Гэхдээ бидэнд нэг тийм сүртэй одоо тийм юутэй биш тийм ээ. Ханш хоорондоо баг ингээд ижил ханшинд байж байгаа учраас тэр дундаас нэг ашиг гардаггүй гэсэн. За тэгэхээр major хослууд гэж юу хэлээд байгаа юм бэ? Хослол байж бид нар дундаас нь ашиг болно тийм үү? Жишээлбэл та евротой байлээ гэж бодоход еврогоороо US доллар солиод тэгжиж одоо дундаас нь ашиг олдог ч юм уу тийм ээ. US доллароо бид нар тэгээд байлгаж агаад эргээгээд зарах нь шүү дээ тийм ээ. Еврогийн ханш унд US долларын ханш өсөх үед тэр хоорондын зөрөө гарахт нь бид нар буцаагаад US доллароо евроор хөрвүүлээд ингээд дундаас нь ашиг болоод одоо манай нэг 8 шаргын change үдэл гэсэн үг байхгүй тийм ээ. За
За ийм байдлаар арилжаанд оролцдог гэсэн. За тэгвэл энэ дээр major хослол гэж яг юуг нь хэлээд байгаа юм бэ гэхээр US доллартай хосолдог бүтээгдэхүүний одоо энэ хослолуудыг хэлээд байгаа. Аль нэг талдаа урдаа байна уу, хойно байна уу одоо US доллар орж ирэх юм бол энэ өөрөө major хослолтноор явдаг. Энэ дээр 7 одоо энэ хослол байдаг. Энэ бол нэлийн өндөр одоо савлгаатай бусдыгаа бодвол тэгээд дундаас нь ашиг хийх одоо боломж нэлийн байдаг гэсэн үг. За манер хослолууд болохоор энгийнээр бол одоо доллартай хосолдгүй, доллартай харьцдаггүй, доллароос бусад орны мөнгөнд тэмдэгтүүд хоорондоо арилжаалагдахыг хэлээд байгаа манер хослол гэдэг. За манер хослолууд бол арилжаалахад тийм баг зэрэг нэлийн одоо хөрөнгө шаарддаг гэх юм уу? Нэлийн том мөнгөнд өнгөөр авч иж тэндээс багахан ашиг олдог гэсэн. Яг тэгвэл тэр чинь нэлийн ихийг худалдаж авч жижигхэн савлгаан дээр мөнгө авах нь олгоно шүү дээ. US доллартай хоцолчихлоо болохлээр бид нэр бага авсан ч ерөнхийдөө бол савлгаа өндөр учраас тэр дундаас ашиг олох боломжтой гэсэн. За одоо евро GBP гэлдэг чинь тийм үү? GBP гэдэг чинь юу шүү дээ нөгөө Great Britain pound гэсэн үг тийм ээ? Английн pound, еврогийн харьцаа хооронд бол маш их мөнгөөр худалдаж авч жижигхэн хөдөлгөөн дээр мөнгө олдог гэсэн. За жишээлбэл евро Japanese yen байж юм тийм ээ? Японы yen. За exotic хослолууд бол түр хэлчихсэн. За энэний дараа бид нэр валютын зах зээл, currency market, forex энийгээ бид нэр бас сая одоо энэ ярьсан хослолууд ч өөрөө ямар маягаар хоорондоос ингээд ашиг олоод идэв юм бэ гэдгийг хэлье. За энд base currency, quote currency гэж хоёр юу яадаг тийм ээ? Нэршлэр явдаг. Суурь currency буюу одоо энэ ихний энэ орж ирж байгаа энэ евро бол одоо суурь валютанд орчдөг. Quote currency бол харьцаж байгаа гэсэн үг тийм үү? Харьцчиж одоо энэ дундаас нөгөө юу ашиг хардаг өхнө шүү дээ хэдэн үе байгаа. За евро жишээлбэл одоо жишгээр ярихад нэг 4000 та бай гэж бодъё. За US доллар 3500 бай гэж бодъё. Энэ хоёрын хоорондын харьцаанаас ямар ханшиг хөдөлгөөн олох юм тийм ээ? Энийгээ бид нэр энэ гаргаж авдаг гэсэн үг. Тэгээд 1.2-ын ашиг олно гэсэн санаа. За маркет буюу зах зээл. За маркетыг хоёр ангилждаг тийм ээ? Centralized market, decentralized market гэдэг. Төвлөрсөн биржийн зах зээл, төвлөрсөн бус биржийн зах зээл. За төвлөрсөн биржийн зах зээл гэдэг нь тогтсон дүрм журмын дагуу ажилладаг. Тэгээд төвлөрсөн одоо зохион байгуулалттайгаар зах зээл ингэж орж арилждаг тийм одоо нэг санхүүгийн хэрэгслийг одоо тэр худалдаад эсвэл худалдаж аваад зараад тийм ээ одоо ийм үйл ажиллагаануудыг одоо захиалгын дагуу ингээ хийж идэг тийм төв бирж дээр явагдаж идэг тэр үйл ажиллагааг хэлээд байгаа. Бусад зах зээлийн оролцогчид тухайн зах зээлд явагдаж байгаа арилжаанд оролцох боломжгүй. Яг гэвэл энэ чинь нөгөө том одоо төв банкуд, том санхүүгийн байгууллагууд эднэрийн хоорондоо хийж байгаа зүйл. За decentralized market гэдэг нь болохоор төвлөрсөн бус зах зээл гэж байгаа. Энэ одоо биржийн зах зээлийг бодоход хууль дүрм зохицуулалт харьцангуй бага байдаг. Тэгээд харьцангуй бага байдаг. Энэ маш олон одоо боломжийг хүмүүст нээж өгч идэг арилжаанд оролцох тийм ээ. Хамгийн түгээмэл одоо төвлөрсөн бус зах зээлийн нэг бол валютын зах зээл гэж идэг. Одоо бидний одоо сая нөгөө алт аваад зарж болно тийм ээ. Бид нар улс орнын мөнгөнд тэмдэгтийн хооронд арилжиж болно энэ гэсэн. За төвлөрсөн бус зах зээлийн арилжаанд банкуд одоо дилерүүд, брокерийн одоо дилерүүд гэдэг шүү дээ тийм ээ. Тэр эсвэл брокерууд гэдэг ингээд энэ бүгдийг хооронд нь ингээд холбоод хоорондоо ингэж юу маягаар нөгөө дамжуулах маягаар ингэж хийж байгаа. Одоо бидний энэ хийж байгаа арилжаа энийг бол хэлээд байгаа. За ерөнхийдөө бол энэ жоохон миний аль 4-5 жилийн өмнө юу яжсэн хийжсэн слайд учраас энэ жоохон дөнгөний хувьд өөрчлөлттэй байгаа. Одоо бол 5.3 триллион энэ форексийн зах зээл дээр энэ хөрөнгө эргэлдэж байгаа биш. Одоо бол 50 триллион болсон байгаа. Тэгэхээр форекс маркет дээр нэлийн өндөр өсөлттэй явсан гэсэн үг. За futures market, equities market эдгээр бол бас нэлийн өссөн байгаа. Энэ дээр гэхэд одоо 102 биллион 1200 биллион гэдэг ч үлээ тийм ээ. Нэг иймэрхүү нэлийн өндөр өсөө явчихсан байдаг. За
Энэ бол биднэрт нэг тийм futures market, equities market эднэрийг бид нар хийдэггүй учраас энэ бол нэг тийм сонин зүйл бол биш. Гэхдээ тайлбарлаж өгөх ёстой. За энэ equities market бол нэг хэрэггүй шаардлагагүй. За futures цагийн гард futures market болохоор яг юм бэ гэхээр одоо жишээлбэл ийм жишээ ярьж өгье. Одоо монголчууд нэг ийм юу гэлээсэн шүү дээ тийм ээ. Ямар гэрээ гэдэг идэвлээ нөгөө нүүрс мөрсөн дээр нэг бөөн хэрүүл шугам балуудсан. Тэрийг чи futures market гэдэг баггүй юу? Яг вэ гэхээр компани одоо жишээлбэл 5 жихоо хятадын нэг компаниас нүүрс одоо $200 болсон ч $300 болсон ч танад энэ үнээрээ л өгнө. Гэт одоо $50 одоо жишээлбэл аман дээрээс гэрээ хийгээд урьдчилаад одоо мөнгөний авцсан гэсэн үг. Одоо маш олон сая тоноор нь танад өгнө гэд тэрнийхээ мөнгийг урьдчилан авцсан гэсэн үг. Тэгээд зах зээл дээр дэлхийн зах зээл дээр нүүрс $200-300 болсон байсан ч тэднийх $50-доллараар авч ийн гэсэн үг. Энийг futures market гэдэг. Хэрвээ дэлхийн зах зээл дээр нүүрс $20, $10 руу унах юм бол тэр компани $50 авсаар л байна. Тэдний шатлттай гэсэн үг. Манад ашигтай болно гэсэн үг тийм ээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн өсгөд ирэх юм бол тэдэнд ашигтай биднэрт алдагдaltaй болж юм гэсэн үг. За энийг яагаад энэ futures-ийн гэрээгээр ингэж борлуулалтыг хийдэг вэ, арилжааг хийдэг вэ гэхээр тухайн одоо компани урьдчилан futures-ийн гэрээ хийж тичнээнийг одоо танад нийлүүлнэ гэж мөнгөний төрүүлж авч одоо дид бүрдэц бүх юм одоо ингээ олборлох одоо бүх тэр нөхцөл байдлаа бүрдүүлж одоо уурхаагаа жишээл босгож ин гэсэн. Компани ч юм уу ялгаа авахгүй futures-ийн гэрээ хийж болно. Одоо нэг ноутбук борлуулдаг компани хийж болно шүү тийм ээ. Танад одоо тэдний сая ширхгийг тэдэнд өргөөр борлуулна гэж авчдаг гэсэн. За энийг futures гэдэг. За бид нар одоо ингээд хослол арилждгийм байж улс орондын мөнгөнд тэмдэгтийн хооронд бид нар ашиг болохоор арилждгийм байж бид нар commodities буюу алт мөнгө металл ингээд арилждгийм байж газрын тос нефт бид нар арилждгийм байж тийм ээ. За түүхийд буюу одоо тэр ноолуур одоо будаа сахар юу гэдэг тийм ээ. Бид нар одоо энийг ингээд бүгдийг ингээд арилждгийм байж гэж байна. Гэхдээ бүгд бид нар бирж гэдэг юм дээр арилж байна тийм ээ. Өмнө нь бол бид нар ингээд шууд зах дээр суугаад ч юм уу дэлгүүрт ингээд зардаг байсан бол одоо шууд биржээр бүх арилжаа явагддаг болчихсон байх нэ. Давхар. За энд бирж гэдэг нь өөрөө худалдагч болон худалдан авагчдын арилжааны өсөл сонирхлыг холбон өгдөг хатуу чанга шаардлага бүхий хууль журмын дагуу үйлчилж идэг одоо тийм өндөр зохион байгуулалтын институт байгуулахыг хэлнэ гэдэг нь тодорхойлцсон байна. За хөрөнгөний зах зээл болон фьючерсийн зах зээлийн арилжаанд брокер дилерээр дамжин явагддаг. Одоо бид нар шууд одоо хөрөнгөний бирж дээр гарч очиод холбогдоод юм арилжаа хийж болохгүй нахна шүү дээ. Бидний дунд заавал брокер гэдэг юм зурчилж өгчээж бид нар арилжаанд оролцдог байна. За дэлхийн топ 10 хөрөнгөний бирж байна. За бид нар биржээр тэгвэл ингэж бирж дээр арилжаа хийхдээ брокероор дамжаад зочлуулаад ингээд арилжаа хийдэг юм байж. За энэ ямар бирж дээр бид нар ер нь бол арилжаа хийдэг юм бэ? За ерөнхийдөө бол нэг нийтлэг хэдэн бирж байдаг. Тэр нь болохоор Нью-Йоркийн бирж байна. За Nasdaq байна. Japan Exchange Group буюу Токиогийн бирж байна. За Шанхай руу нэг бид нар ордоггүй, Хонконг ордоггүй, Euronext, Shenzhen ингээ орохгүй. За Лондонгийн бирж энэ дээрээсээ бид нар Сиднейн бирж орж ирдэг, Франкфурт орж ирдэг. За ингээд энэ биржүүдийг дамжаад бид нар арилжаалдаг байна. За ерөнхийдөө бол топ 10 бирж нь энд байгаа. Гэхдээ бид нар энэ болгон дээр заавал арилжаалгаад бүгсэн. Бид нар ч энийг дамжиж байгаагаа яаж ч мэдэхгүй. Энийг бол брокер донд нь зохицуулж өгдөг гэсэн. Яг тэгвэл эн чинь нөгөө цагийн зөрүүтэй байдаг учраас нэг нь хаагдж хахад нөгөөх нь нэрж идэг гэсэн. За одоо жишээлбэл энд байна тийм ээ. Бид нар Монголын одоо цагаар өглөө бид нар сэрэхэд 5 цагт одоо бирж онгооцсон байдаг гэсэн үг Монголын цагаар. Энэ Сиднейд өглөөний одоо 8 цаг 9 цаг болоод одоо ажил цаг болж байгаа гэсэн үг. Бирж нэгдэж байгаа гэсэн үг. Монгол 5 цаг болж байхад одоо бүх арилжаа хөдөлж эхэлдэг. За ингээд 14 цаг хүртэл Монголын цагаар 14 цаг хүртэл Сиднейн бирж дээр бид нэр арилжна. За 14 цагаас Франкфурт орж ирдэг. Үгүй энэний дараа Токиогийн бирж орж ирдэг. 8 цагаас залгаад ороод ирдэг. Ингээд Сидней, Токио хоёр давхар ингээд нээлттэй явж итэл
Араас нь Франкфурт 14 цагаас нэгдээд ороод ирдэг. Тэр үед Сидней хаагдчихэдэг гэсэн. За ингээд Франкфурт, Токио хоёр үлдээд энэ хоёр дээр бид нар арилжаалаад явж итэл оройны 17 цаг буюу 5 цаг болоод Токио хаагдаад ингээд Франкфурт үлдчихэж байгаа. Энэ Франкфурт явж ижил хойноос нь Лондон ороод ирж байгаа 3 цагаас 15 цагаас. За ингээд Токио хаагдаад Франкфурт 23 цагаас хаагдаад энэ хоёр цуг явж байгаад Франкфурт хаагдаад за энэ хоёр Лондон үлдээд байж Лондон дээр орой 20 цагаас Нью-Йоркийн бирж ороод ирж байгаа. За ингээд явж байгаа шөнийн тэг цаг цагт Лондон хаагдаад тэг цагаас өглөөний 5 цаг хүртэл Нью-Йорк ганцаараа явдаг гэсэн үг. За ингээд Нью-Йорк өглөө 5 цагт хаагдангууд Сиднейн бирж энд 5 цагаас залгаад ороод ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бид нар Монголын нөгөө нэг цаг урагшаа хошоо болдог үед бол бид нар нэг цаг хэртэй юу яадаг байсан? Бирж зогсдог байсан. Одоо бол 30 минут орчим бирж зогсож байгаа. Өөрөөр дээр 4:30-аас 5 цагийн хооронд 5-аас 5:30 хооронд ч үлээ. Одоо энэ газрууд чинь бас ингээд наашаа цааш нэг цагаар ухаж хойшлоод идэг юм байл л дээ. Өөрөөсөө улс орны онцлогоос болоод. За тэрнээсээ болоод. За тэгэхээр ерөнхийдөө бол 24 цаг л бид нар арилжаанд орж байж болно гэсэн үг. За тэгвэл хүмүүс нэг өөрөөсөө ойлголттой байдаг. Одоо жишээлбэл Сидней дээр 5 цагт арилжаа нээсэн бол 2 цагт хаах хэрэгтэй байна гэж ойлгоод байдаг үгүй. Энэ зүгээр чи 24 цаг нээлттэй хэдэн өдрөөр хэдэн сараар арилж байгаа хаахгүй нээлттэй явуулсан ч болно. Энийг дунд нь брокер ингээд энэ дээр зохицуулаад явж яадаг гэсэн үг. За тэгвэл Форексийн одоо бид нар нөгөө санхүүгийн зах зээл гэсэн нэг том ийм нэгдсэн ойлголт дотроо түүхий эдийн зах зээл, хөрөнгөний зах зээл гэдэг ингээд салаа явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээ энэ дотроо бид нар одоо Форексийн зах зээл дээрээ бид нар арилжаанд оролцох гэж байгаа байх нь шүү дээ. Тийм учраас суралцж байгаа ахын. За тэгвэл энэ Форексийн зах зээлд ямар оролцогчд оролцдог юм бэ? Бид нар л байж идэм юм уу яадаг юм, тийм ээ. Тэгэхээр энд чинь төв банкуд орж ийн. За бусад том банкуд орж ийн. Том санхүүгийн байгууллагууд орж ийн. Одоо жишээлбэл одоо юу Сорсын санч гэдэг юм уу тийм ээ, маш олон тийм байгууллагууд байдаг. Одоо дэлхийн одоо нөгөө иш тийшээ юунуудыг хөрөнгө оруулдаг тийм ээ. Одоо дайн, дажин, одоо ядуу бороо орнууд ингээд бүх хүмүүст ингээд зээл хууль олгодог тийм энэ байгууллагууд чи бүгд оролцдог гэсэн. За тэгээд жижиглэнгийн арилжаачид гэдэг ер нь давхар ороод ирж байгаа. Энэ болохоор одоо бид нар гэсэн үг тийм ээ, жижиглэнгийн арилжаач. За тэгэхээр бидний хувьд бол энэ том нөхдүүдтэй яаж одоо хамт арилжаанд ордог вэ гэхээр эднэрийн хөдөлгөж байгаа зах зээлийг бид нар дагаж тэндээс ашиг олдог гэсэн үг. Эднэр бол ханшиг эднэр л хөдөлгөж байгаа шүү дээ. Бид бол хичнээн одоо худалдаж аваад зарлаа гэд бид нар ханшид нөлөөлж чадахгүй. Тэгэхээр энэ том байгууллагууд чинь тоглож идэг энэ дээр. Жишээлбэл энэ байгууллагууд алтыг худалдаад их хэмжээгээр ингээд худалдаад авчихаар зах зээл дээр алт ховордоод ирэхээр яах вэ? Үнэ нь өснө. За эдгээр чинь ашгаа аваад за одоо зарыг алт хүнд орчлоо. Одоо бид нар зарчий гэд үнэтэй дээр нь одоо алтны орой дээр зарчхад юу зах зээл дээр алт илбэгшээд ирэнгүүт ханшин унана. Тэгэхээр эдгээр тоглож идэг. Эдний хөдөлгөж байгаа тэр том давлгаан дунд бид учрыг нь олоод аргыг нь олоод нэг хэдэн доллар эндээс бид нар цулгаан сууж идэг хүмүүсээ гэсэн үг. За энийг маш сайн ойлгох хэрэгтэй. За ингээд ямар ч гэсэн анхны хичээлийн 1-р хэсгийн хэсэг ингээд дуусч байна. Энэгээр бид нар яг юунд оролцох гээд байгаа юм бэ? Яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой ойлголт авсан байхаа гэж бодож байна. За түр баяртай. Залуусаа дараагийн хичээлээр уулзъя.